энэ төслүүдийн санхүүжилтийн асуудлуудаар бас манай гишүүд бас тодорхой асуултуудыг асууж байна. За миний хувьд энэ хэрлэн тоон төслийн талаар за орхон онг хэрлэн тоон гэсэн энэ төслүүд бол ер нь бол энэ говийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа энэ уулуурхан компаниудыг дэмжих за мөн одоо энэ говийн цөлжиж байгаа энэ экологийн байгаль экологийн асуудлуудыг шийдвэрлэхэд маш одоо чухал төслөө гэж ингэж үзэж байгаамаа. Тэгэхээр энэ төслүүдтэй холбоотойгоор энэ хэрлэн тоон төслийг бол оюутлын санхүүжилтээр санхүүжүүлнэ гэсэн юм танилцуулгыг одоо өгчээсэн санагдчихэж байна. Тэгэхээр энэ төслийн санхүүжилтийн одоо бодиттой төслүүд ямар байгаа вэ? Энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За ер нь энэ санхүүжилтийг одоо оюутлын компани нийгмийн хариуцлагын хүлээнд хариуцлагын одоо хүрээнд одоо энэ санхүүжүүлж байна уу? Эсвэл одоо суутан тооцох хэлбэрээр санхүүжүүлэх үү? Яг энэ дээр бол энэ санхүүжилтэн дээр бол ямар нэгэн мэдээлэл одоо та бүхэнд байна уу? Энэ дээр бас тодорхой мэдээлэл өгөөч. За ингээд санхүүжүүлсний дараа ер нь энэ засгийн газар ямар оролцоотой оролцох юм бэ? Гүйцэтгэлд нь одоо энэ хувийн аж ахуйн нэгжүүд за мөн одоо бас говийн гэсэн энэ дотоодын аж ахуйн компаниудаа оролцуулах тал дээр ямар одоо төслийн одоо хэлбэр явагдаж байгаа вэ гэсэн ийм асуудалд хариулт авъя. За инктивэ гишүүний асуултанд хариулъя. Хэрлэн тоонтын хувьд бол техник эдийн засгийн үндэслэлийг оюутлогын компани хийж байгаа. Яг хэрлэн тоонт төслийг хэрхэн явуулах вэ гэдэг эцсийн хувьд эцсийн төлөвлөлт рүү бид нар орж чадахгүй байна. Энэ дээр бас нэг олон улсын усны тухай нэг асуудал үүссэн. За энийг бол бид нар шийдэхийн төлөө зүтгэнэ. Өнөөдөртөө бол бид нар 90 говийн бүсийн ундны усны асуудлыг эхлээ шийдъя гэж ингэж зөвлөлд одоо бид нэг хороо байгуулад хороон дээр яриа шийдсэн. Тэр нь бол орхон онг голоос хэрэгэ улаан нуурыг одоо устдаа болгоё гэдэг төслийг энэ жил эхлүүлэхээр сая төслийн ажлын хэсгийг нь гаргаад эх 7 хоногийн хурлаар төслийн нэгж нь батлагдаад ингээд мөнгө санхугаа босгох ажил руугаа ороод явнаа. Энийг бол ингэж бид нар улаан нуураа устдаа болгоод тэндээсээ дунд говийг яах вэ гэдэг асуудал яригдана. Гэт ингээ үе шаттай хийгээд явъя л гэсэн ийм одоо төлөвлөлтөй байгаа шүү гэж байна. За уул нь энэ хэрлэн тоон орхон онг төсөл бол ер нь бол эхний ээлжинд одоо хэрэгжээсэ гэж ингэж хүсэж байна. Хэрэгжчих юм бол маш олон асуудлуудыг шийдэх юм төслүүд байгаамаа. Тэгэхээр ер нь бол нөгөө сая та санхүүжилтийн асуудал дээр бас жоохон дутуу хариулчих шиг боллоо. Оюут толгой санхүүжүүлэх нь хэвээрээ юм уу? Энэ талаар яриа хэлцлүүд хийгдсэн үү? Тэгээ түрүүний асууснаар одоо яг нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гэнэ үү? Эсвэл суутхан одоо тооцох хэлбэрээр явж гэнэ үү? Эсвэл буцалтгүй хэлбэрээр явж гэнэ үү? Энэ дээр тодорхой одоо ярилцсан зүйл байгаа юу? Хэрлэн тоонтын хувьд бол яг техник эдийн засгийн үндэслэлийн зардлыг бол оюутлогоор нийгмийн одоо чиглэлээрээ хийж байгаа. Хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. Техник эдийн засгийн үндэслэл гараад байгаль орчны үнэлгээ энэ төр нь гарахаар хэрхэн мөнгөө одоо шеэрлэх вэ гэдэг зүйл нь тусдаа яригдана. Яг өнөөдөр яриад хоёр тал суугаа шийдсэн зүйл бол хэрлэн тоонт дээр алга байгаа. Усны асуудал дээр ч гэсэн би айхтар том дуурахгүй байгаа нь бол бид бол говийн ард түмнээ ундны усаар хангах үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлэхийн тулд их нэхуур үнэхээр орон нутгийнхаа иргэдтэй бүрэн ойлголцсон төвшөнд урагшаа алхах шаардлага бол. Тийм учраас би одоо говийн гишүүдтэй бол баян хүсэж байгаа. Аль болох PR-гүйгээр тэгээд тэр ард түмэн ундны устай болох нь чухал байна гэдэг зүйл. Тэгээд говийн гишүүд ч гэсэн энэ дээр их тийм нухацтай хандж байгаа. Ямар ч үс ажлын ард гараа гэдэг ийм зүйлийг бол баян хэлж байгаа. Тийм учраас таны хэлж байгаатай санал нэг байна. Баярлалаа.